За Монгол Улсын төсвийн хуулийн дагуу 2018 оны төсвийн төсөөл бүх үе шатанд хэлэлцэгдээд өнөөдөр бас аймгийн иргэдийн хурлаар хэлэлцэх эхний процесс бол явагдаж байна. За ер нь 18 оны төсвийн талаар сум байгууллагууд, иргэд, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид, за Монгол Улсын их хурлын гишүүдээсээ бид бүхэн бас санал авч өнөөдөр төлөөлөгчийн өдөрлөгөөр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөөсөө тухайн сум багтаа, тойрогтоо энэ аймаг орон нутгийн хэмжээнд ямар ажил хийх талаараа нэлээд дэлгэрэнгүй санал мэдээллийг бол авч байна. За ингээд төсвийн тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдэр энэ 8 дугаар сарын 9-нд хэлэлцээд за Монгол Улсын сангийн яамд өргөн барина. Тэгээ сангийн яам манай бид бүхний хүргэсэн төсвийн төсөөллийг хэлэлцээд Монгол Улсын их хуралд өргөн барьж за ингээд 2018 оны төсөв батлагдахын процесс бол явагддаг байгаа. За энэ жилийн төсвийн гол бид нарын авч хэрэгжүүлж байгаа гол тусгаж байгаа санал бол за 2017 онд бол төдийлөн хөрөнгө оруулалтын чиглэлээр бас хөрөнгө оруулалтууд бол хийгдсэнгүй. За 2018 он санхүү эдийн засгийн хүндрэл маань арай гайгүй нааштай байгаа учраас нэлээд аймаг орон нутгад бүтээн байгуулалтын ажлуудыг төлхөө оруулах ийм чиглэлээр нэлээд төслөө боловсруулж байна. За тухайлбал сум багуудад цэцэрлэг сургууль байгуулах, өндөр хүчтэйн шугамар багуудыг, сумуудыг холбогдоогүй сумуудаа холбох. За автозамаар жишээлбэл Жаргаланд суманд 10 гаруй км автозам тавих. За томоохон төслүүд болох Маанус Сингэл Түхрээлэн, Титэм Мордон гэх мэтийн олон зүйлүүдийг хийхээр бид бүхэн төлөвлөж байна. Ард иргэд маань олон төрлийн санал өгсөн. За төлөөлөгчид маань нэлээд олон төрлийн санал гаргаж байна. За төлөөлөгчдийн маань гол хэлж байгаа санал гаргаж байгаа зүйлүүд бол энэ хуурай ажилт ихтэй байгаа учраас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр, гэрэл төлгийг нэмэгдүүлэх чиглэлээр, автозамыг өргөжүүлэх чиглэлээр, зам хөдөө аж ахуйн салбарт энэ хадлан тариалалтыг нэмэгдүүлэх, за өвсний нөөцийг нэмэгдүүлж бүрдүүлэх чиглэлээр, за мөн эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн төвүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр, сургууль цэцэрлэгийг нэмж барих чиглэлээр гэх мэтийн олон төрлийн саналыг бол дэвшүүлж байна. Тэгээ бид бүхэн төсвийн төлөлөө боловсруулад өнөөдөр төлөөлөгчийн өдрөлийг хийгээд 2 хоногийн дараа тэргүүлэгчдээр хэлэлцүүлээд Монгол Улсын сангийн яамд өргөн барина. Тэгээ 2018 оны төсөв бол ихээхэн ач холбогдолтой ийм төсөв. За хөрөнгө оруулалтууд маань хот нутагт маань нэлээд бас нэмэгдсэн ийм төсөв болох байхаа гэж найдаж байна. Тэгээд манай Монгол Улсын их хурлын эрхэм гишүүд маань нэлээд санаачлал гаргаж ажиллах байх. За аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс бас нэлээд санаачлал гаргаж бүх яамдаа саналаа хөргүүлж за тэгээд санаачлал нэлээд идэвхтэй ажиллана гэсэн юм бодолтой байгаа.